Японы Chiba технологийн их сургууль Монгол Улсын боловсролын хүртээмж мэдээллийн технологийн чадварыг дэмжих зорилгоор нийт 800 ширхэг iPad-ыг хандивллаа. Энэхүү хандив нь Монгол Улсад мэдээллийн технологийн боловсролыг дэмжих, сурагчдын дижитал чадварыг нэмэгдүүлэх, боловсролын хүртээмжийг өргөжүүлэхэд чухал хувь нэмэр оруулж байна гэж онцлолоо. Chiba технологийн их сургууль нь Монголын боловсролын салбарт 3 удаагийн хандив өгөхөөр төлөвлөсөн. Энэ удаагийн хандивт Архангай аймгийн 6 сургууль, Увс аймгийн 5 сургууль, Төв аймгийн Батсүмбэр сумын 1 сургууль, нийслэлийн 28 сургуульд нийт 800 ширхэг iPad хандивлаж байна. Тус их сургууль нь 2025 оны 1-р сард мөн 500 ширхэг iPad-ыг нийслэлийн 16 сургуульд хандивлаж байсан юм а. Нийслэлийн хувьд бол бид хамгийн хэрэгцээтэй байгаа гэж үзэж байгаа гэр хорооллын бүсийн сургуулиудыг бол энд хөтөлбөрт төлхөө хамруулж байгаа. Мөн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн суралцдаг сургуулиудыг бас төлхөө хамруулж байгаа. Мөн Япон улсын хөрөнгө оруулалтаар байгуулагдсан сургуулиудаа бас хамтын ажиллагаа нөхөрлөлөө олон баттах зорилгоор ингээ оруулж байгаа маа. За нодон жилийн хувьд бол 10 сургуульд олгосон бол энэ жил 16 сургууль болж нэмэгдүүлж олгосон. Ингээд нийтдээ нийслэлийн одоо 170 гаруй сургуулиудаас 26 сургуульд нь гэдэг энэ одоо технологийн одоо техник хэслийг хангаж ингээ нэмэгдүүлж ажиллаж байгаад одоо маш их талархаж байна. За сургуулийн хувьд бид үр дүнтэй хэрэглэх үр ашгийг нь одоо илүү нэмэгдүүлж ажиллах дээр тусгаалan анхаарал тавьж ингээ ажиллах болно. Ерөн одоо улс ордно хөгжүүлгийг хад сайн хүн авьяастай хүн хэрэгтэй. Авьяастай хүнтэй болохын тулд боловсролын салбар маш чухал. Тийм учраас би эрчим сайдаар ажиллаж байсан үгээсээ энэ боловсролын салбарт тусгай анхаарал тавиад ажиллаж байгаа. Тэгээд бисаа тэр нийтийн би хэрж байсан ерөн Монгол улс дараад гарцгүй орон. Тэгээд одоо өдөгөр эдийн засгийн хувьд одоо байгарын нөөцтэй тэрнэр одоо амдэрч байна. Гэтэр өнө байгарын нөөц 30 жилийн дараа бараг дуусах ба. Тэр 30 дараагийн одоо ирээдүйн Монголын хөгжлийг бодоход энэ мэдээлэл технологийн салбар маш чухал. Хажуугаар монголчуудыг их ухаантай учраас яг энэ салбарыг хөгжүүлж чадах юм бол ирээдүйн санаа зовхгүйгээр амьдрч чадах ба. Шимүзэ Таканорын элчин сайдын ажиллаа өгөөд 9 жил болж байгаа. Гэхдээ Монгол улстай байнгын холбоотой байж жилдээ 5-6 удаа ирдэг. Одоо тэрээр Chiba их сургуулийн удирдлагын багийн гишүүнээр ажиллаж байна. Энэ сургуулийн оюутнууд 6 жилийн турш iPad ашиглаад сургуульдаа буцаа өгдөг байна. Харин одоо засгийн газраас бүх сургуульд iPad өгдөг болсон учраас өмнөх iPad-уудыг огт хэрэглэхэ болжээ. Тиймээс сургуульдаа хүсэл тавьж Монгол хүүхдүүдэд хандвалахаар болжээ.